Зохиолч Роберт Шорийн Christmas үлгэрээс сэдвлэн бүтээсэн хангасан амаалын адал явдал жүжигчсэн тоглолтод найруулагч Батэлзигийн өдөрлөг доор ирээдүйн эхлэлт болон Эден Академийн 30 гаруй авиаслаг уран бүтээлч хүүхдүүд оролцох бөгөөд хүүхэд бүр өөр өөрийн гэсэн онцлогтой онцгой учраас өөртөө итгэлтэй байх хэрэгтэйг хангасан амаалын хөгжилтэй сонирхолтой адал явдлаас үзэж суралцах юм. Удахгүй уулзцай хүүхдүүдээ. За яг одоо бид нэр ангасан амаалын адал явдал жүжиг маань эхлэх гээд зэрэгтэл маань пледэ шалгуулад ороод эхэлчихсэн. За хүүхдүүд маань дөнгөж сая сүүлийн програмнууд тайзан дээр тавиад яг одоо бэлтгэлийн өрөөндөө одоо ингээ халаалтаа хийгээд байж байна. Сэтгэл нь маш их тогтолж байгаа. За энд бол ингээд 3 мэрэгд байна. Өнгөрсөн жилүүдийн бас тайзны уран бүтээлчээс энэ жил гэхдээ хаалт хийж байгаа юм шүү дээ. Магтаалаар үйлчлэх юм. Магтаал үйлчлэх үү? За манай магтаалын багийнхан байгаа маань баяр хүргэе. За ийшээгээ болохоор за арын албаныхан энд ингээд ачаа бараануудаа зэхээд жингээ тээх гэж байж байна. За нараа остортойгоо мэдчихлээ. Тэгээд тоглолтын өмнөх сэтгэлдээ таваалцсан. Хүүхдүүдтэй адилхан хамтдаа догдлоо зогсож байна. Өнөөдөр бас ингээд олон хүүхдүүдэд сайн мэдээг соёлоор дамжуулан түгээх болсондоо үнэхээр их баяртай байна. Үргэлж биднийг дэмжин ажилладаг та бүхэндээ бүгдээр нь баярлалаа гэж хэлмээр байна. За ийшээгээ манай чомнууд байна, хоньнууд байна, манай тэмээнүүд байна. За тэмээнүүд мэдчлээрээ. За манай тэмээчин хүү сайн уу гэрээ. За тэмээчин хүү сэтгэл ямар вэ? Ой. Тайсны ард очив. Тайсны ард юу болж байгааг. За одоо бүгдээр яг одоо тайсны ард бэлтгэл ажил руу орж ирж байна. Зэрэгтэл бол зааланд ороод ирсэн. Тайсны ард бол жоохон шивнэж ярина. За энд бол манай бүжгийнхэн бэлтгэлээ хийж байна. Манай ангасан амаалын адал явдал жүжигэнд мэдлэгээ дэвшүүлэхээр 52 дугаар сургуулийн дэрэгдэх бүжгийн одоо дугуулангийн хүүхдүүд бол маш гайхалтай үзүүлбэрийг бэлдсэн байна. Тэгээд бүгдээрээ одоо энэ ангасан амаалын адал явдал тоглолтоор энэ жүжигийг энэ бүжгийг үзэх болно. Гурван мэрэгэн тусаа ачирдаг шиг бид нар чадах хяналтаараа тусаа ачирж байна. Бид нар бүгдээрээ ингээд бүх юм маань зөвлөж өгч байгаа. From Mongolia ирээдүйн ихтэй байгууллагын бүхий багш нар, анх эгч нар бүх хүмүүс маш их баярлж байна. Эднэрийн төлөө талархж байна. Тэгээ манай хүүхдүүдийг өнөөдөр ирүү сарвалтай баярлалаа. Амен. Ачаа бидний авч хийсэн. Энд ямар ч юм авч заяа. За та ингээд одоо яг жүжигч эхлэх чинь шүү дээ. Гоё гоё сте. За ингээд тайсны нөгөө жигвч тайсны араар ер нь та нар ингэж явж үзсэн үү? За мэрэгдүүд мэдчлээрээ. За тоглолт сэтгэл ямар байна тоглолтын өмнө? Гоё нөө. Чи бол яг өөр ингэ хаан төрхөндөө орцсон биш үү? Гоё байна гэх ихтэй. За энэ хоньнууд наашаа мэдчлээрээ араар байгаа хүмүүс. За. Энд бас нэг мэрэгэн. Энэ хамгийн ахлах мэрэгэн юм шиг байна. Тэ хамгийн бүдөө олоотой. За. Хоньноо зарим зүхтаад байна. Энэ урдуур байна. За ингээд тоглолт маань эхлэхэд бэлэн боллоо. Хүүхдүүд маань 2 сар гарны турш маш их зориулт гаргаж, маш их цагаа зориулж заримдаа бас үнэхээр шантармаар үеүдсэндээ байсан байх. Гэхдээ энэ хүүхдүүд маань ард нь гарч чадлаа. Одоо тун удахгүй хэдхэн минутын дараа тоглолт маань эхлэх гэж байна. Тэгээ бүх хүүхдүүдтэй амжилт хүсье. Тэгээ арын албанд ажилласан эцэг эхчүүдтэй, тэгээ найруулагч нар, ирээдүйн эхлэл төв, тэмцсэн, хандилсан, оролцсон маш олон хүмүүс байгаа. Тэгээ тэр бүгдэд маш их талархаж байна. Яг одоо энэ тайзны ард буюу одоо тайзны урд бол 800 гаруй үзэгчид, харин тайзны ард бол 80 гаруй баг хамт олон уран бүтээлчид ажиллаж байна. Тэгээд энэ том одоо ажил одоо эзэн Есүс Христийг алдаршуулахын төлөө түүний мэндэлсэн баярт бид бэлэг барихын төлөө энэ бүх зүйл хийгдэж байгаа. Тэгээ Есүс Христийн мэндэлсэн баярын мэнд хүргье. Тоодохгүй тоглолтын дараа уулзцгаая. За тийш.
За хүүхдүүдээ байраа эзлээрээ тэгээ сайн сонсоороо за. За ингээд ангасан амаалын адал явдал жүжиг маань эхлэхэд бэлэн боллоо. Маш олон хоног, маш удаан бэлтгэлтэйгээр бид нар сэтгэл тогтлон хүлээсэн. Тэгээ хүүхдүүд маань одоо маш их сэтгэл хөдлөсөн байдалтай байна. Тэгээд хүүхдүүдийн энэ тоглолтыг амжилттай давнаа гэдэгт бол итгэж найдаж байна. Тэгээд бас бүх зүйл нь одоо бүх алдан бурханд байх болтугай. Бүх хүүхдүүдийнхээ тоглолтод амжилт хүсье. Ирээдүйн эхлэл төв. Өөдөө Монгол үйлчлэл үзүүлж байна.
Ямар олон хүүхдүүд ээ? Хөөрхөн найзууд минь сайн байцгаана уу? Би ч гэсэн сайн. Хөөе хүүхдүүд ээ. Гайхалтай нэг амьтны тухай ганцхан хэсэг таалгачих уу би? Гараа өргөд хариулна шүү. За эхэллээ шүү. Хоёр ийм том юм. Нуруунд дээр нь байдаг. Хурдан хэлээрээ. Хуруугаараа дураад үзүүлчихсэн учраас хурдан тааж шүү. Тийм ээ. Энэ амтан бол тийм ээ мөө. Би нэрээ зөндөө тэмээдэн ш. Бүх тэмээ минь наад дотроос бүхгүй амаад гэж нэг хөгжилтэй тэмээ би. Тэрнийг ээжээс нь төргүй тэнд байсан бүх хүүхдүүд тэмээ мөн биш гэж бөө маргаан болж байсан шүү дээ. Би нэрээ тэмээгээ хийж яваа шүү дээ. Та нарыг харж баярлаад тааг мартчихсан зогсож байна. Хурдхан хайж болохгүй бол хоол явчихдаг юм л та. Хойгор урдуур чи явж байх ээ. Харвал хэлээрээ заа юу найзуудаа. Хайж чваа.
нь бидний бүхэнд зөндөө л ус бий. Бүгд тэгэхээр яахчгүй. Битгий ингэж өнөж явж бид саад болоод байл та. Айгам халуу нар өдөр чинь шаардагч амтан ургамлад бүгд л дассан. Аимшигтай халуун байна гэд амаа чич ангад цангад балгаж явах шүү дээ. Хөөх хийдөө. Ангад цангаагүй байхад арай дэндүү шоолох юм. Яагаад та нар дандаа намайг ямар ч шүглэж яддаг юм бэ? Тэгээд л унчихсан шүү дээ. Тэрнээс та нартай л адил тэмээ шүү дээ би. Та нар гин шүү. Наад шар найз чинь тэр дунач нь билээ. Тэгэж ярил чиний наад найз чинь хүрэл чамайг тэмээ гэж боддгоо юм шүү. Хамс тоглож ирсэн найзгаа би хизээж хойлохгүй. Худлаа ярих муухай шүү. Би хизээ тэгж хэлсэн юм. Оо тэгвэл өөрөө ус юм шүү. Эсвэл өлсөд цангаад очоо биз? Би яаж ч явж унсан бэ? Битгий та нар муудалцдөө. Нэрэл би хаяа ангад цангаад нэг л мэдхэд хурдан ядардаг. Учран гэвэл тэмээ цангах ёсгүй. Уудам энэ хорвоо цангасан тэмээ гэдэг бол уутгагүй зүйлс ихэндээ ш. Удаах байранд орох нь гарцаагүй ш. Ангад цангасан амаа чи тэгэхээр арайч тэмээ биш ээ. Хөөх хэдөө чи. За одоо болцгоо. Тимээ гэдэг тэнгэрлэг амтан тэнглүү явахаараа бид үргэлж бахархдаг. Холын замд явахдаа бид нар 2-3 ч ус балгалгүйгээр хором зогсоо саатадгүй. Тэгэхээр найз минь зорьсон газаа зоримгол алхасаар заавал хүрдэг болно найз минь. Томилсон цөлий энгүй хүчрхийг тэмээг олох нь элснээс алтхаахтай адил хэцүү юм. Энэ хавьдлыг хідэн тэмээтэй хүү байдгийм гэсэн. Ачаа бараа тех. Атон тимээг эндээс олоод алт ордын тэр гайхалтай усад агуу хаан төрж байгааг амжиж заавал очихсон. Гайхалтай энэ үйл явдлыг гарцаагүй очиж үзэх ёстой. ертөнцийг захирах их хааны бэлгийг яасан ч байсан хүргэх хэрэгтэй. Ийм учиртай байсан байх нэ. Хурдхан тэмээнүүд аваад ирээ. Хаашаач үсгий яваарэ. Хол ийм зочид ирж байгаа шүү гэж аав минь даанч эхин дэхэн анхаарал хилээд байсан юм аа. Аян замдаа сайн тэмээнүүдээ авч яваарэ. Айхтар чухал аялал шүү гэсэн юм. Мэргэн түшүндүүд минь өршөөгөөрэй. Маш чухал аялал гэдгийг мухад би сая л ойлгосон. Манай тэмээнүүд бэлэн байгаа. Аваад ирээ. Одоо
гэсэн шүү. Эмэ бүгдээрээ бэлэгсэлтэй заавал аваад бүх ертөнцийн тэр хаан дээр очино. Бүгдээрээ Иродыг харж байна уу? Тэр одоор баримжаалаад тэнд очих нь байна шүү дээ. Гайхалтай тэр од гарцаагүй бидний замыг заа. Амаа. Чиж гэсэн хамт явах учраас бушуу түргэн бэл. Юу? Бүгд намайг хаашаа явсан? Байн гарахж явдаг шүү дээ. Босод тэмээнэр замдаа бас л гадуурхан дээр хинэл. Бүхгүй энэ нуруунд дээр хэд суухгүй. Бас ангаж цангаад бүрэл цаадаа болно доо. Битгий нэг авч яваач. Улас орныг дамжсан өгтудаа аялал болно. Тиймээс илүү тэмээ хэрэгтэй. Иймээс чиж гэсэн яв. Хурдан явж бил хүлээх цаг алга. Тэнгис татаа тэнгэр газрын эзэн минь ээ. Тэмээ болон бусад амьтдыг дээгч минь ээ. Өгөөмрөөр хайрлсан бүхэндтэй талархыг. Бүб ус усаар таслаагууд гитаата. Өвдөд заваагүй байгаа минь таны ач билээ. Хаах удаа чинд яваа намайг аварч хайрлаарай та. Аян замын туршид ариун усаар тэтгэж хайрна. Анхаар. Энэ бидний авч яваа. Алт. Үнэт эрдэнэс. Эглүү тосон хамгийн чухал шүү. Агуу хааг бараалхахтаа авч очих ёстой. Ахаар сэ бодомжлон ашиж тэж явна шүү. Хэрвээ асгаж зүуд болвол хизээч түлж барахгүй хитрхи үнэтэй зүйл.
зүйлийг туулаад бид замдаа олоохонсоо халуунаар дээрээ шарж хэлбэг усыг зэрэглээс өмөлөд амарьяа. Эсэж бид зогсолтгүй урагшаа явах ёстой. Гайхал төрмөө бүхгүй тэмээ чинь ганцаараа цангаад явшгүй нэ. Гол шиг энэ халуун цөл. Ганц тусал уус байхгүй хурдан явъя. Сануулж би хэлсэн шүү дээ. Садаа болно. Битгий энэ дагуулж яваа гэж. Одоо тэгээд хардаа алхтаа очиад үрс тийсэн юмгүй. Айч чунуун байх шүү дээ. Очих газар хаач байсан байхад. Усаа уцгаа. Тэгээд явцгаа. Энэ хүртэл нэрснэ наац гэж бодовч эргэх өдрүүд явах гэхийн санаа зовоод байх юм. Туулж бараагүй олон бэрийн уртад тухалж амрах олон шиний дунд уухс идэг өвстэй газар урд минь дахиад таарлах болов уу? Амьдралд итгэгч усгүйгээд ахиа цаашаа явна гэхээс айдас сүргээд байх юм. Хөөй хідүүлээ хідүүлдэж хэсэг амарч болохгүй гэж юу? Хавтгай нуруутай чи өөрийгөө хийн гэж одоо вэ? Хар ус хагд уснаас өөр зүйл адаг. Одоо түргийн ярчлах хэрэгтэй. Ойлгохгүй чи өглөө болоод үл наана. Чи юусо буц. Чамд очиад тэгвэл тэгэл чи үхэн штэ. Хасаа нөөслөх бүхгүй. Ургашгүй тэнэг амтаа. Хүүе! Та нар чи яач вэ? Эцэж ядарсан бид элсэн гоёг цуулах хэрэгтэй. Тэртэй хоол уулын цаа тунгалаг ус мэрэтсэн тэгэж талд нь өвс халиурсан өөгүй сайхан өгөөмөр баян бүрд байдаг гинлээ. Тэнд очиж амардал төвчээрээ дэ амаас минь. Зайсаа яваадаг. Азгүй муу амаас ингэж алт үнэрт эрдэнэс аялуу үнэрт үнтэй тосыг хулгайлаа зүгтсэн болог хүмүүс чамайг хулгай чамаал гэж дуудана да. Амаал ингэж алсад оронд мэдлсэн агуу хааныг харж чадахгүй нэ. Анд минь өөрд баяртай.
хилээж тусдаач. Хүй надаа юу вэ? Хин ч нөгөө хамгийн чухал ачаа байна шүү дээ. Яагаад би нээж өгсөн байдаг лээ? Ямар сэний би хүүхэд би урт цооны хамгийн сүү бүх тэмээний ачааг хараад болгоомжтой хүүрэхтэйсэн шүү дээ. Яанаа доо би ачаага хамгаалах хэрэгтэй шүү дээ. Яна туслаарай. Хүүхдүүдээ найзуудаа бурхан минь туслаач. Авраач. Ариугүй шүү дээ. Араасаа харж байгаарай гэж. Арын тэр жижиг тэмээнд анхааруулсаа илээгүүргүй. Харин тийм ээ өршөөгөөрэй. Үнэт тос минь бас уу? Үгүй байлгүй дээ энэ чинь. Хатаг! Усыг яац гинэ? Яач байгаа тэрийг ямар үдэ автаа? Одоо тэгээд яах юм? Орчлон ороод ирэх онцгой үнэтэй зүйл шүү дээ. Бүгд буцааж явцгаая. Би нэг хол яваагүй юм. Амаас усуугаагүй болохоор хангаад унсан баг. Ангасан амаас нэртэж амар залтай амтан байх нэ. Хаан дөгөх бэлгийг хүртэл хулайлж аваад зүгцэн бэ шүү дээ. Хиймдээ тэр одоо өдөрт олон үлэн чамны өрөөнд зог болоо биз? Арай гэж эндэрсэн юм чи унтаж амрал та эзэн минь. Юу? Захуу мэнтнууд заавал явж чадах ёстой. Үнэт бэлгийг олохгүй бол үндэ найдад дуусан.
жинхэнэ уулгаа шинд байна. Амаалын усыг байн авч уудаг байсан. Энэ удаад бүр түнд өгүүлгүй ачаа хулгаалаа зогцсон гэж аим шүгэ худлаарж байна шүү дээ. Хараач. Алт өнөд эрдэнсийг хүртэл хулгайлж авсан байна шүү дээ. Ямар амар юм бэ? Би биш. Энэ л надад тусны савыг өгөөд энийг хулгайлах гээд байсан. Юу гэнэ? Энэ бүхнийг чийл хэлж ям болгон дээр намайг уруу татдаг байсан биз дээ. Та хоёроос болж хөөрхи тэмээ минь чоны хоол болгочихлаа. Харин намаа сайхан сэтгэлтэй чинч байхгүй төвчээртэй учраас урт айдал ихэснээс хойш амаач номдохгүй үдийтэй. Та хоёрыг ахад гимийггүй болчих шийдэндээ амаалын оронд хамгийн анх яв. Бас айдагчдын ачааны хамгийн хүндийг өрүүлээ. Урт айдал дуусны дараа хасас газар руу зарна гэж мэд. Харин намаас миний хажууд айдагчдын үнэт эрдэнсийг үрээд алхаж тэргүүнд явна гэж мэддэг. Тэ тэмээнээр үнэт тосм нь савлж асчих гээд байсан юм. Үгүй намаалын нуруу харин бат найдвартай хөдлөх байж. Кэлээ. Яг тав чи шүү дээ. Биднээс ад явлаа. Баатарлаг тэр бяцхан тэмээ амаалыг бүр яг хэрэгтэй үед илгээсэн байх шүү. Ашгүй. Яг болж байна. Үгүй амаас минь босцож явах гэж нэ. Ширээ шиг хавтаан нурууд шингэн тосыг дээж явах яг болж байна. Хараач. Ихтэй мэрэгд минь. Босцож чурах үгүй мөртлөө. Нэгэ цаашаа явж чадах болов. Харин тий манай энэ тэмээнүүдээс мэрэгд та нарын аясад туслахаар үгүй амаас минь байна гэж үдээ. Харин тий ингийн тэмээчгүй надаас эрдэм чадлаараа илүү байлгүй эргэлзээтэй асуултанд минь хариулаач. Манай дэлхий бүхэлдээ өнгөнөж гүйцчээ бүр. Та бүх гэдэг зүйл садаглах зориулалттай биш. Булчин шөрмөс өөхлөө хас. Улаашаад биш юм шүү дээ. Харин тэмээ гэдэг амтэн хол замыг хуултаа. Тэнгэр том хотоодонд нь ус ихээр шингээдэг улаан эстэй байдаг учраас л уртын аянд ядарч цангадгүй байхгүй юу да. Тэгэхээр өгтөө бүхгүй нь хамаагүй. Одооноос эхлэн бүгдээрээ амаалыг ангадаггүй амаал гэж буудаг тоо. Яг зүгтээ ямагт намайг цангаж явдаг гэж яаж та нар гадуурхдаг байлаа да. Ер нь тэгээд ч та нар усыг минь хулгайлж уучхаад ерөөсөө цангаж ядраагүй байхад минь бүхгүй гэж дээрлэхэд гүйлгэж гадуурхдаг байсан та. Гэхдээ би одоо гарцаагүй нэг мэдсэн болохоор гайхаж бас баярлаж байна. Хөө ямар гайхалтай хэрэг вэ? Мэргэд та нар хийсэн болохоор магад үнэн байж таарах хөөрхи амаас минь хөлнөөсөө тоосгоо хүртэл өөр баяр тавтаж хөнгөн шингэн болчихвол мэргэд та нарын хүсээр маш үнэтэй тусыг тээж өгвэ. Халуун цүлийн аянаар дуус хүртэл хамгийн малсанд яваарай. Жин дарах бүхгүйч гэлээ тэнгэрт гэдэж одыг чиглэн жингийн цавааны тэргүүн болоорой. Дандаа чамайг дээрлэхэж дураараа шоглож байсны минь уучлаарай найз минь. Ташмгаа одоо авдаа. Дахиж чамаас хулгайлахгүй. Биднийг уучлаарай.
ганцаараа би хүчтэй гэж гайхуулж явсандаа ичиж байна. Дандаа чамайг басамжилж дээлгэж ирсний минь уучлаарай. Бүхгүй амаад иш. You're the only one.
Гэвч бусад хүмүүсийн ярьснаар малын твшин төрсөн нь үнэн болов уу? Харин тий. Энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хотод мэдлэх эртнээс амлагдсан аврагчтай уулзахаар шүнжин гэрэлтэх одны туяагаар шантралгүй явсаар бид энд ирлээ. Амжиж та нараас асууя. Ашгүй Бэтлехэм минь мөн үү? Агуу хаан мэндэлсэн үү? Хилээч. Түүхэн аврагчийн хайрыг зөнсөн. Тийм ээ. Энэ бол Бэтлехэм хот мөн. Аврагч дөнгөж сая мэндэллээ. Агуу хааныг өгтөн авцгаая. Бидний бэлгийг тээж ирсэн үхгүй бяцхан тэмээ минь чамд баярлалаа. Хойморт залран ирэх үлгийтэй бяцхан хүүгийн өмнө хаантай золгох мэд тэд сүгдэн суугаад алс холоос авчирсан бэлгийг минь буулгаж алаг дэлхийн аврагч Есүст аваачиж өгөхийг хүсье. Харин бусдын хүн амтгүй гэвшин агуу хааг бараалгахдаа бэлдэх туу. Мария, чи хараач малын дэвшин төрсөн хүүдээ маргааш их хот руу өргөх төхрөх тэмээг бид оллоо. Тэрэнд бүх хэрэм юу ч алга. Баярлаж талархалгүй яах вэ? Бүхгүй юм байна шүү дээ нэрээ. Тэгс сайхан нуруутай, төгс сайхан тэмээ байна. Хүүгийн нуруун дээр нь тэгээд хотын зүг явцгаая. Миний хөөрхийлөлтөй, тунаа муутай, сэтгэлэн
Тимон битэлээ ариун биеийг бичигдснэ Аврагч эзэн Есүс өнөөдөр мэдээлээ Сонсож Есүс дуудан байж ханийцэн төлөө Бүгдийн навд үхийхо Христэзэн мэдээлээ Сонсож Есүс дуудан байж ханийцэн төлөө Бүгдийн навд үхийхо Христэзэн Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт ноён тагтаанараа сайн байцгаана уу? Энэ хурц болсон эцэг эхчүүд хүүхэд багч та бүхэндээ энэ өдрийн төмөн амраа болоод мэдчиж байна. Өнөөдрийн энэхүү тоглолтын хүрцэг ирж таадас авсан та бүхэндээ дахин баярлалаа. Гол дүрийн 2. За. Айдуу болон абигээ дадрдаши. Баярлалаа. Тэгээд энэхүү тоглолтыг өнөөдөр зохион байгуулсан ирээдүйн эхлэлтүү наран цэцэг тэргүүнтэй болон сансармаа захиралтай хамт олон ирээдүйн эхлэлтүү хамт олныг өөрч байна. Мөн энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулсан Grow Mongolia Пепсагийн захиралтай хамт олон хадад алгад өргөе. Мөн энэхүү гайхалтай алдар зохиорч Роберт Шорын зохиолын үлгэрийг өнөөдөр энэхүү тайзнаа амьлуулсан жүжигчин найруулагч Эден Академийн үүсгэн байгуулагч Хадагтай Батүлзий. Өнөөдөр ирээдүйн эхлэлтүүд маань нийтдээ 13 жилийн туршид жиг бүр Крисмас баярыг тохиолдуулан хүүхэд багчуудад зориулсан энэхүү гайхалтай тоглолтуудыг тавьсаар ирсэн билээ. Дараа жилийн тоглолтыг та бүхэн ирж сонирхохыг бас хүсэж байгаамаа. Мөн энэхүү тоглолтод өнөөдөр урилгаар оролцсон A-Dream гимнастикийн клубын хамт олон 52 дугаар сургуулийн дэргэдэх Бирай бүжгийн клуб ирээдүйн төвийн уран бүтээлч бэлтгэн хүүхдүүд мөн Эден Академийн жүжигчин хүүхдүүд баярлалаа та бүхэндээ. Мөн өнөөдрийн бас энэхүү гайхалтыг хамтдаа дэмжин оролцсон чуулган болон байгууллагуудаа бүгд халаалцдаг өргөё. Мөн мэдээллийн ивэнтгчээр ажилласан байгууллагууд болон тайж юмнуудад хувцас ивэнт итгэгч та бүхэнд дахин халуун тадралтыг өргөн өөдөөд нь алдар тушилтыг өргөе. Баярлалаа та бүхэнд баярлалаа. Эх хичээлийн Крисмас баяр ирээдүйн эхлэлт үеийн зохион байгуулалт арга хэмжээнд дахин хүрсэн гэж халуун баярыг өргөхийг та бүхэнд хүсэж байна. За тэгээд өнөөдөр ирсэн хүүхэд бүхэн бэлтгэж байгаа дасгалбарын дагуу та бүхнийг бэлтгэн авахыг хүсэж байна. Бэлэг авах дуртай хүүхдүүд байна уу? Ханаа баяртай хүүхдүүд баяртай дараа жил уулзсан. Ирээдүйн эхлэлт жүжигчин найруулагч Батүлзигийн найруулгын дагуу
Ангасан амаалын өдрийг бүгд хамтдаа үзэн сонирхлоо. Баяртай! Энэ оны 12 сарын 21-ний өдөр Дархан хотод уулзцай Дархан хотод байгаа найз нөхөдтэй та бүхэн бас хилээрээ намжуулаараа Дархан хотод ангасан амаалын өдрөөр уулзцаая. Гой. Юу нэлээд таалагдсан? Жүжиг. За, Тэмээний тухай юм сурсноо? Гол санаа нь ингээд нэг баахан Тэмээтэй хүүхэд нэм хаан бэлэг өгөхөр явж байгаа талаар ирсэн. Найзуудаа битээд ярьлахээрээ одоо гаргүй үлгүй хүүхэд байсан ч та нартай адилхан хүүхдүүд юу? Найзуудтайгаа хөндлөж болохгүй. Найзуудтайгаа зөвхөн хайрладаг. Баярлалаа. Шинжлэх минь Маш их таалагдлаа. Хүүхд багчууд маань маш авьяас дүүрэн жоохон гэлтгүүгээр тий авьяасаар дүүрэн байна. Хүүхдүүдийн маань бас өгж байгаа мессежүүд нь ч гэсэн маш утга төгс дүүрэн дүрдээ маш гайхалтайгаар орсон. Аврагч хэлснийг яг гэрчилсэн гайхалтай тийм бүтээл дүүрэн амжилт дүүрэн бүтээл олжээ гэж хэлэх хүсэж байна. Тэмээний тэр юм хомаад зөөдөг гэдэг ер нь бол их тостой амт байна гэж бодсон шүү дээ. Хүүхдүүдээсээ ер нь асуугаад үзэнгүүт бусдыгаа дээрлэж болохгүй шүү. Тэгээд би өөрийгөө сул дорой гэж бодож болохгүй байна. Хүн болгон бурхан ташаалах юм байна гэж манай хүн. Та бүхэн минь хүүхдүүдтэй зөв хөрөнгө оруулалт тэгээд энэ жижиг үтсэнд маш их баярлалаа гэж хэлмээр байна. их гоё илүү их сургамж өгсөн. Тэгээд би болохоор дүүнрээ байсан бол авчираад өдөржүүлсэн. Ярдаж надад хамгийн их сургамж өгсөн тоглолт. Тэгтээ миний анхны тоглолт та. Тэр нэг эргээ нэг хоёр санаатай тиймээ нэг амаар найзаасаа уушлахгүй хонгоёсан. Хоорондоо муусалж жагаад эвдэрсэн найзуудын хувьд бол гоё юмсан. Гал дүрийг бүтээлээ штэ. Өнөөдөр сэтгэл ямар байсан бэ? Гоё лаа. Тэгээд ер нь жоохон сандарсан. Эхэндээ амар сандарч байгаа дараа нь гайг болоо. Тэгээд ер нь бол би энэ анх нөгөө ихрэх хэмиг чигнийг үзээ найруулагч юм. Тэгээд дэжтэй дараа нь тэндээсээ ингээд энэ эдэнд орё гэд тэгээд дараагийнх нь жүжигчин би олмоор юмнаа гэд тэгээд орж ирсэн гоё. Тэгээд тэр мөрөөдлөө ер нь хэлүүлчихлээ өнөөдөр. I had an excellent time here at this Christmas pageant drama, probably the first here in Mongolia of this kind. Beautiful and to the glory of Jesus. Thank Amen. you so much. Amen. Not the last, so come again. Yeah, thank you so much. Тэмээ болсон биз дээ. Харин тийм. За, сэтгэл ямар вэ? Гоё юм. Юу нь гоё байсан? Жүжиглэх гоёлаа. За. Тэгээ хүүхдүүд одоо ингэж алга тасч байгаа. Тэгээ үйл явдал хүүхдүүд намайг харж байгаа харцаас нь хулаад урам зориг ороод. Тэгэл амир хөрхөө урам зориг ороод хамаг маяг л алдахгүй хийсэн. Амир гоёсэн. Бид нэр ертөнцийг бүтээгч аврагчийн тухай ялангуяа тий Christmas баяр гэж юу вэ гэдэг юм нь одоо дутууч юм мэдчих таньжаах ёстой шүү дээ тий. Дэлхийн ертөнцийн чи юу нь яг энэ баярын гол утга агуулгыг мэдэхгүй тэмдэглэдэг ч хүмүүс байдаг. Тийм утгаараа Монгол улсад маань ерөнхийдөө бас Христэл суурьтай гоё одоо драм үзүүрүүд олон байгаасаа гэж хүсдэг. Тийм болохоор энэ удаа энэ жүжигийн одоо сайн мэдээний жүжигийн төсөл дээр бол Eden Production бас оролцсон. Тэгээд Роберт Шор гэдэг энэ гахалтаас зохиолчийн үлгэрийг тайзны болгож бичээд бас тэгээд ерөнхийдөө боог
эн чинь 30-аад хүүхэд яг тайзан дээр тоглоод өргөн бүрэлдэхүүнээр бол 50 гаруй хүүхэд оролцлоо. Тэгээд маш их олон хүүхэд оролцсон, маш их хугацаанд бид нар шаргуул ажиллаа гэж бодож байна. Тэгээд Grow Mongolia ирээдүйн эхлэл одоо байгууллага маань энэ үйл ажиллагааг бол уламжлал ёсоор 13 жил баг уламжлалаад тогтцсон байна. Энэ гоё үйл ажиллагааг зохион байгуулж Eden Production 2 дахь удаа хамтарч ажиллаж байна. Өмнө нь Инхрийн хэмжээний жүжигэн дээр хамтарч ажиллаж байсан. Тэгээ энэ удаа бол маш сайн амжилттай тоглогдлоо гэж үзэж байна. Манай хүүхдүүд маань энэ их өвлийн хүйтэнд энэ их хичээл сургууль ханиа томооны үеэр манай эцэг эхчүүч маш их чармаасаа тэгээд маш их цагаа зөв хуваарлаад тэгээд бид нар бас сүүлийн өдөр бол илүү шаргуу бэлдсэн хүүхдүүд маань бас эцэг эхчүүдэд ч гэсэн би баярлалаа гэж хэлмээр байгаа. Энэ ер нь бол урлагаар дамжуулаад бас Бурхны энэ сайн мэдээ энэ мессежүүдийг хүргэнэ гэдэг бол айгүй чухал юм шүү дээ. Урлагч хүнд айгүй сайн урдаг. Тийм байна. За тэгээд ирээдүйн хэл байгууллагатай мөн Grow Mongolia-гийн хамт олонд зохиолч Роберт Шор ахта баярын мэнд хүргье. Christmas баярын мэнд хүргэе. Та нар манаас эзэн Бурхны өмнө маш даруугаар амжилттай хамтран сайн үйлчлэлээ гэж би бас талархмаар байна. Баярлалаа. Сайн байцгаана уу? Бүгдэнд нь Merry Christmas. Тоглолтын хувьд маш сэтгэл өндөр байна. Хүүхдүүд гэсэндээ жил болгон манай энэ тоглолтыг үзэхдээ баяртайгаар цэцэн ядан хүлээгээд ирдэг байгаа. Тэгээд бүгдэнд нь баярын мэнд хүргэе. Үнэхээр сэтгэл өндөр байна. Олон хүүхдүүдэд нэг доор зэрэг сайн мэдээг ярихын боломжийг олгож өгсөн Бурхандаа баярлалаа. Бас тэгээ энэ жилийн онцлог юу байсан бэ гэхээр маш олон хүмүүс өөрсдийнхөө сайн дураар хамтран үйлчилж байгаа нь үнэхээр баяртай. Сайхан санагдаж байлаа. Дараа үеийн төлөө зүрх сэтгэлээ зориулсан байгаа та нартай бүгдээрэнд нь маш их баярлалаа. Тэгээд бас маш удаан хугацааны туршид хичээл зүтгэл гаргасан бэлтгэсэн бүх хүүхдүүддээ баярлалаа. Тэдний ар гэрээхэнд нь бас баярлалаа. Бүх талуудаар ингээд Бурхан үнэхээр оргүй хоосноос үнэхээр агуу гайхамшигтай зүйлийг үйлснийхэн төлөө Бурханд бас би баярлалаа гэж хэлмээр байна. Үнэхээр их баярлалаа. Монголд маш их хайртай зохиолч Роберт Шорын бичсэн Ангасан амаал хэмээх одоо Christmas үлгэрийн зохиолоос сэдвлэн бүтээсэн Ангасан амаалын адал явдал жүжиг маань маш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэгээд Улаанбаатар хотод бид мянган зэрэгдэлтэй буюу мянган одоо игнээс судалтай зааланд заал дүүрэн эцэг эхчүүд хүүхдүүдийн шуугаан донд маш сайхан тоглолт болж тоглогдлоо. Тэгээд тун удахгүй бид нар бас 7 хоногийн дараа Дархан хотод бас дахин тоглох болно. Тэгээ энэ жил одоо ирээдүйн эхлэл байгууллага маань 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа энэхүү тоглолт анх удаа орон нутгийн аялан тоглолт хийж байгаагаараа бас онцлог болж байгаа. Тэгээ Grow Mongolia байгууллага энэхүү бас онцлогтой хамт байгаадаа маш их баяртай байна. Тэгээд та бүхэнд Christmas баярын мэнд хүргье.